Монгол газрын тос боловсруулах үйлдвэр төрөмчид хувьцаат компани нь газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг 2018-аас 2028 оны хооронд хэрэгжүүлж байна. Энэхүү төсөлд Хөгжлийн банкнаас 248.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоос зээлийн гэрээний дагуу гүйцэтгэлээр 180.1 тэрбумыг олгоод байна. Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон тус зээлийн санхүүжилтээр газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны зардал 27 км төмөр зам, 17 км автозам, зам арчлалтын зардал, цахилгаан дамжуулах агаарын шугам, сайн шанд дэд станц, үйлдвэрийн газар шорооны ажил, үйлдвэрийн хотхны барилга, хотхны гадна тогтчлт хашаа, автозам, ногоон байгууламж, төслийн офисын барилга, төслийн дэд бүтцийн зөвлөх үйлчилгээ, бусад зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг гүйцэтгээд байна. Энэ үйлдвэрийг бүтээн байгуулснаар Монгол улсад цогц химийн үйлдвэрийн баригдах эхлэл тавигдлаа гэж ойлгож байна. Энэ газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны хүрээнд бол аж ахуйн үйл ажиллагаанд хэвчлэн хэрэгжиж байгаа дизель төс үйлдвэрлэгдэнэ, АИ 95 бензин үйлдвэрлэгдэнэ, химийн үйлдвэрийн дагалдах бүтээгдэхүүн болох зарим элементүүд энд бий болох юм а. 500 орчим инженер техник ажилчид энд ажиллах юм. Монгол улсад нефт, химийн аж үйлдвэрийн шин салбарын суурийг тавих энэхүү төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр ийхүү барьж буй бол үйлдвэрийн үндсэн бүтээн байгуулалтыг бүгд найрамдах энэтхэг улсын Exim банкны зээлээр санхүүжүүлж байна. Харин хувьцаа эзэмшигч Эрдэнэс Монгол компани үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлж байгаа юм.